өсөлтөө өмгөө хөтөлбөрийг хүрээнд олон талт үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа. За бид хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг угтаад 3 сарын хугацаатай хамтдаа шалгыг хамгааллын аяныг одоо хүүхдийн зуны амралт, зуны уран дулааны цаг болж байгаатай холбогдуулж энэхүү аяныг зарласан. Энэхүү аяны хүрээнд одоо бүх 15 сумын хэмжээнд нутаг дэвсгэрт байгаа бүх тоглоомын талбай одоо хүүхдийн орчны эрсдэлтэй байдлыг үнэлсэн. Үүнийхээ дагуу эрсдлүүдийг арилгах ажлуудыг хийгээд одоо энэ аяныхаа 2 дугаар шатыг дүгнжээд явж байгаа. Одоо бид бүхэн энэ 6 сарын 15-нд 3 дугаар шатаа дүгнээд ингээд хүүхдийн орчин эрсдэлгүй болгох, хүүхдийн дээлтэй өмнөгөө болох зорилттой хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бид бүхэн өдөр бүр хүүхдийн эрхийг хангахын зорилтынхоо хүрээнд 15 сумдаа тэмдэглэж байгаа. Өнөөдрийн энэ 1000 хүүхдийн парадаар эхэлж байгаа хотын хүүхдүүд арга хэмжээг маань Өмнөгов аймгийн төв Далан Задгад хотын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн зохион байгуулж байгаагаар онцлогтой байгаа. Ингээд өнөөдрөөс эхлээд Өмнөгов аймгийн Далан Задгад хотын өдрүүд эхэлж байгаа. Ингээд өнөөдөр хөтөлбөрийн дагуу маш олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгээд 15 сум одоо Далан Задгад сумын 10 баг тус бүртээ хүүхдэд зориулсан үйл ажиллагаануудыг хийн. Нэг ч хүүхдийг одоо гадна үлдээхгүй гэсэн зорилтыг тавин бид бүхэн ажиллаж байна.